За сайн байна уу? Өнөөдөр хичээлээр товчхон нэг чухал зүйлийг үзнэ. Товчхон гэдэг нь юу шүү гэхээр энэ хичээл маань бас цаашаа нэлээд өргөжөж болно. Гэхдээ өнөөдөр бол эхний хэсэг юм үтэн. Дараагийн хичээл дээр дэлгэрэнгүүлж үзэх тийм байгаа. Тэгээд өнөөдөр үзэх гээд байгаа тэр нууцыг дэлгвэс Excel Python дээр одоо Excel файл байгаа, одоо CSV файл байгаа тийм. CSV гэдэг нь бол зарим нэг хүмүүс болно тийм Excel-тэй адилхан. Гэхдээ дата агуулсан жоохон тийм Excel-ээс уншиж болдог. Excel-ээс харахаар яг адилхан. Гэхдээ яг нэг ингээд шийтэнд бүх дата нь байдаг тийм дата файл гэж ойлгож байна. Comma separated variable гэдэг. Тэгэд энэ хоёр файлыг Excel дээр унших Excel дээр одоо Excel файл аваад тэрний дотор агуулга контентыг Excel рүү татаж авчрах тийм. Тэгээд нөө Pandas гэдэг хэлээ мэдэн шүү дээ. Pandas-ын хувьсгч болгоод data frame болгоод тэгээд цаашдаа ашиглахад бэлэн болгох тиймэрхүү зүйлсийн талаар товч ярина. Тэгээд өнөөдрийн хичээл дээр зөвхөн тэр Excel байгаа датаг Python руу татаж авчрах. Бас Python дээр байгаа энэ data frame Excel рүү тэр бас CSV руу буулгах, одоо хөрвүүлэх, тэгж тийм хэлбэртэй болгож хадгалах тийм юмнуудыг үзнэ. Тэгээд дараагийн хичээл дээр би энэ доор жоохон бичсэн. Юу үзэх вэ гэхээр Excel-ийн тусгай одоо Pandas-ыг хийж чадахгүй. Excel-ийн одоо нөө хэлээд Excel-ийн data frame-ыг Excel-ийн датаг нааш авчирчлаа. Тэгээд тэрэн дотор юм нэмж хасах, үйлдэл хийх зэрэгт Pandas тэр data frame дээр ажиллахаас бас илүүтэй бас Excel дээр шууд ажилладаг, шууд Excel-ийг өөрийг нь удирддаг тиймэрхүү пакэжүүд байгаа. Энэ Excel RD, Excel гэдэг тийм. OpenPy Excel мэтчлэнтэй CSV дээр CSV гэдэг програм яаж байж байна. За тэгээд эднийг дараагийн хичээл дээр үзнэ. За дараагийн хичээлийн гол агуулга бол энэ manipulate буюу яг Excel-ийн тэр датаг одоо ашиглах, машин цааш нь болгох. Өнөөдрийн хичээлүүд бол зүгээр л унших. Тэгээд Excel рүү хөрвүүлж бичих тийм ба. За тэгээд өнөөдрийн хичээлийн их сурвалжууд энэ ч байна. За нэлээд олон харагдаж байгаа юм шиг боловч энгийн. Тэр яг хэдэн бүгдээрээ Pandas-ын дэд функцүүд. Тэгээд энэ чинь жишээ нь харахад read Excel гэдэг Excel-ийг унших, CSV файл унших. Тэгээд to CSV гэдэг CSV файл руу хөрвүүлэх, Excel рүү хөрвүүлэх. За энэ drop NA, fill NA гэдэг нь доо. NA гэдэг нь нам утга байдаг шүү дээ. Утгагүй. Not applicable or not available гэдэг. Тэдрийг бөглөх тухай нэг юм хоёр зүгээр нэмэлт юм өнөөдөр хичээл дээр заа. За тэгэхээр эхний хэсгээр дээр унших юм бичгийг заагаад тэгээд дараагийн хичээл дээр хэрвээ сонирхчод үргэлжлүүлээд үзээрэй. Энэ байхгүй утгыг missing value гэж яддаг шүү дээ. Тэрийг яаж бөглөх талаар ярина. За хичээл орцгоё. За юуны өмнө би нөө Excel-үүд мэдээж ашиглах гэж байгаа. За Excel-үүд ашиглах байгаа Excel-ийг харуулахад би нэг жишээ файл үүсгэсэн. За энэ ингээд name, age, phone гэсэн багнаа. Тэгээд ийм одоо 6 хүн. Тэгээд тэр 6 хүний нэрнээс утасны дугаар за энэ чинь ингээд зай ингээд хоосон зөвлөлтсөн. За хоосон зөвлөж байгаа зүгээр жишээтэй сонирхолох гад. Тэгээд амьдрал дээр мэдээж дата чинь янз янз байдаг тий. Тэр болгоныг зөв хийхин тулд бас иймэрхүү сонин жишээнүүдийг авч үзэж яхах зүйтэй. За тэгээ харах юм бол дата гэдэг шийтэнд байна. Дата гэдэг шийт маань одоо ингээд эхний шийт маань шийт 2 гэдэг нэртэй, дараагийнх нь дата гэдэг нэртэй ингээд байж байгаа жишээтэй. За энэ файл байна. Юу их сурвалжуудын тухайд зүгээр харуулхад Pandas read Excel гэж бичгээр гараад ирнэ. Тэгээд хэдлээ харъя. Би гуйгээд Pandas read Excel гэж за read Excel гэж. Тэгээд энэ чинь ингээд тайлбар нь documentation page нь те. Тэгээд read Excel энэ чи одоо хичнээн ямар аргументуудыг инпутуудыг авч болох вэ? Тэднийх нь default утгууд нь чи ингээд байж байгаа чинь. Тэгээд энэ аргументуудын тайлбар мэдээж ингээд доор нь байгаа. Тэгээд ийм утгуудыг бичиж болно. Тэгээд бүр доор нь ингээд харуул жишээ байж байгаа жишээ байх. За тэгээд одоо Excel файлын маань нэр my file Excel-ээс
Тэгээд энэ файл маань энэ чинь ингээд Python дээрээс авал энэ чинь файл explorer энэ чинь энэ зам дээр байгаа. За та нар бас замаа өөрийнх нь замыг зөв зам дээр файл байгаа зам дээр ингэж болгож өөрчлөөрэй. Өөрчлөгөө мартаа за мэдээж мэдчихаа тий. За тэр энэ бас ташуу зураас Windows дээр яг дандаа ийм хоошоо налдаг энэ Python дээр урагшаа налдаг юм авдаг. Тэрийг зүгээр сонирхолтой сануулчих. Тэгээд OS гэдэг функц маань юм замыг тодорхойлж өгдөг ба тий. За тэгээд энийг ажиллуулчихаар яг л жишээ нь энийг энэ маань шал өөр газар байсан гэж хэлсэн. Зүгээр ийм бол байсан. Тэгээд ингээд ажиллуулчихаар бидний ийшээ ингээд ирж байгаа тий. За одоо тэгээд файл байгаа газар та очсон юм чинь хэлнэ. Pandas-аар энэ бол өнөөдөр жишээлбэл зөвхөн Pandas-ийн холбогдолтой. Pandas-ийн юм байна. Pandas дээр read Excel. Excel. За Pandas PD гэдэг нэрээр хуулаад авчлаа. За одоо ингээд Pandas read Excel гэдэг Excel уншигвал read Excel гэдэг. За тэгээд хаалтан дотор my file Excel гэдэг энэ хоёр энэ юу лээ? Энэ тэмдэгний хашилтанд хийгээд файлынхаа нэрийг ингээд бичээд өргөтгөлтөнд зөв бичээд тэгэхээр ингээд болно. Энэ Excel S-аас уншиж болж байгаа. Тэгээд удаан уншуулъя л да. Хэрэг болж байна. За df дээр юу байна харцгаая. Df. За ингээд df дээр юу empty data frame байна. Empty байна. За энэ яагаад empty байна гэж хэдлээ файл харъя. За энэ чинь ингээд дата байна гэтэл эхний sheet нэг хоосон байгаа. Read Excel-ийн одоо энэ sheet name гэдэг энэ sheet name гэдэг нь аль sheet-ийг авах вэ гэж ярьж байна. Тэгээд хамгийн ихний 0 дугаар sheet-ийг авна гэдэг default нь хэдлээ ямар нэг утгахгүй. За тэгвэл хамгийн ямар нэг утгахгүй бол ингээд мэдээж хамгийн ихний sheet-ийг авч байгаа юм. За тэр нэг хоосон юм байна. Тэгэхээр бид нар одоо яг ганцхан sheet-тэй файл байх юм бол шууд тэр sheet name-д ордохгүй явуулчих болно. Харин олон sheet-тэй байх юм бол ингэж зав sheet name-д дуулах хэрэгтэй болно. За тэгэхээр хэдлээ sheet name-ийг манай data гэдэг нэртэй sheet-ийг авъя гэдэг. Ингээд заагаад өчөж болно. Тэгэхээр хэдлийг болох нь харъя. За тэгэхээр name, age, phone гэдэг нөгөө дата маань ингээд ороод ирсэн байна тий. Тэгээд нөгөө хоосон мөрнүүд маань наана гэдэг ороод ирсэн. За ингээд бид нар ингээд Excel-ээс Python руу дата оруулж байгаа. Одоо ингээд data frame-тэй болцсон юм чи юу хийж байгаа шүү дээ. DF одоо name гэдэг тэгэл нэмж суулж байгаа одоо бүхэн хийж болно гэсэн тийм. За өөр одоо энэ нэг ярих юм гэхээр sheet name-ийг data гэдэг нь sheet-ийнхаа нэрээр нэрлэж болж байна. Тэгэлээ sheet-ний нэр байхгүй, нэр нь чухал биш. Хэддүгээр sheet вэ гэдэг нь чухал болоод ингээд дугаарлаж болно. За нэг гэх юм бол Python-ы convention-ы дагуу энэ чинь 2 дугаар sheet гэсэн үг тийм. Тэгээд энийг ингээд аваад харъя. Тэгэхээр ингээд 2 дугаар sheet-ийн утгууд ингээд ороод ирсэн байж байгаа жишээтэй. За дараагийнх нь юу гэхээр индекс колон гэж ойлголоо. Тэг энэ ингээд багнууд байгаа шүү дээ. Алийг нэг альва ингээд датан дээр ингээд дугаарлалт шүү дээ. Нэгээс их гулаад одоо тэд төртгээд аль багныг тэр дугаарлалт гэж ойлгох вэ гэж. Юу нэг хөвчлээ хамгийн ихэнд байдаг. Гэхдээ зарим тохиолдолд үүсэж болно те. Тэгвэл хэдлээ энэ чинь индекс колон нэгдүгээр колон нь бол юу шүү. Индекс шүү гэж зааж байна. За тэгээд хэл одоо за энэ бол 0 те Python 0 хэсгэл учраас тэгээд өмнөх нь адилхан my file Excel тэгээд таслал sheet name data index column 0 авъя. За ингээ харъя болж байна. За ингээд index column-ыг бол ингээд нэргүй column үүсдэг тийм. Тэгээд 1-6-гийн хоорондох явагдахтай. Ингээд одоо шууд ингээд ихэн дээр хэдлээ байрлуулж энийг ханаас ихэн дээр байршуулж учраас ялгаа авахгүй.
Одоо хэлээ зүгээр энэ 2 дугаар багныг индекс гэд үзье. Тэгэхээр юу болох нь харъя тийм ээ. За одоо хараа энэ нэргүй баг нь маань ингээд ийм одоо ирэмбтэй гэх юм уу тийм. Тэгэхээр name гэдэг одоо энэ хоёрын байг солиоцоо name энийг шууд нэг name руу шилжүүлээд нэр бид маань ингээд авсан байна. За ингэж индекс колон гэгээр аль багныг индекс гэж тодорхойлох юм бэ гэдгийг үзэж болдог байна. За одоо энийг жоохон зүгээр өөрөөр хийвэл иймэрхүү. За адилхан үр дүн өгч байна. За одоо дараагийн бас ойлголт бол header гэдэг ойлголт байна. Энэ header гэдэг баг нь хамгийн ихний мөрийг одоо толгой буюу одоо тэр нэг датаны утгууд энэ одоо нэрнүүдийн нэг юм эсвэл нэрийг тодорхойлж байгаа тэр нэг толгой юм уу гэд тэрийг за ингээд үзье. Header гэхлээр header T 0 гэхээр header T гэдэг. За 1 гэхээр үлээ header-гүй гэдэг хамгийн аль багныг аль юг аль мөрийг header гэж үзэх юм бэ гэдэг. Тэгээ тэрийг хамгийн ихэнд аваад тэрнээс доод хотууд ингээд аваа явж байгаа гэсэн үг. За энэ ч бас header true false гэж байдаг. Энэ чи нэг header байгаа юу байхгүй юу гэдэг. За энэ патент дээр жоох өөр тодорхойлт юм шиг байна. R дээр бол header байгаа байхгүй гэдэг. Header байхгүй гэх юм бол нөгөө энэ header-ийг энэ утгуудынхаа нэг нэмэр гэж ойлгоо явдаг байгаа. За би яг зүгээр их хвчлэн дата ингээд header гэдэг учраас би одоо энэ одоо аргументын одоо бас хэрэглээ бас мэдгүй байна. Мэдгүй байлаа гэж. За дараа нь одоо бүх багныг авах албагүй. Одоо хэдэн BCD гэсэн багнуудыг авч болж байна. Тэгэх юм бол энэ чинь ингээд хата B-гээ бичээд энэ ч одоо А-гаас бичиж болно B-гээ таслалтай бахан бичээд тэрнээс тэр багнаас тэрний хооронд гэх юм бол ингэж дунд нь хоёр цэгээр ингээд холбоод байж болно. За одоо ингээд хэлээ. Эхийг харъя. Одоо ингээд BCD гэдэг баг нь BCD за энэ уран маань ярьсан маа эхний ингээд багныг орхицсан. Одоо тэгээ эхний багны оронд маань ингээд чи индекс цаанаас автоматар индекс өгсөн маа тийм. За ингэж болж байна. Тэгээд ингээд хүссэн багнаа ингээд сонгож бол. Одоо skip rows гэж байна. Бид нар зарим тохиолдолд датаныхаа одоо эхний хэдэн мөрийг алгасгах ч юм уу тийм юу яаж болно? Шаардлага гэж болно. За тэгэх юм бол skip to rows гэдэг хараа хоёр row асуулт болох юм гээд. Тэгэхээр дорж 27 гэдэг ихний одоо энэ хоёрыг алгасаад чинээс эхлээд энийг ингээ header болгоод ойлгоо явуулсан байна гэсэн үг. За одоо хэлээ за зарим ямар тохиолдолд юм хэрэглэгдэх вэ гэхлээр одоо яа л да. Одоо энэ чинь ингээд бахан тодорхойлттой. Ямар нэгэн энэ дата бол юу чинь тэр энэ дата бол 2010 одоо Монгол банк гэх юм те ийм хүн бахан тодорхойлолттой ингээд багна нууд байж болно. За ийм тохиолдолд ингээд алгасгах хэрэгтэй. За тэгэхээр хэдлээ 3 мөр алгасгах хэрэгтэй. 3 мөрийг алгасаад дараагийнх нь дата байна. Тэгээд тэр тохиолдолд skip 3 гэдэг 4 2 гэдгийг 3 болгосч болно те. За ингээд харъя. За ингээд яг ингээд зөв дата маань ороод ирж байна гэсэн. Чи хэсэн байна. Индекс гэдэг бүр зөв болгохын тулд бид тэр багныг энэ багныг гэж хаадаг шалгах хэрэгтэй. Тэгэхээр индекс call 0 гэдэг утга хэмжээнд өчгөл. За ингээд тэр багныгаа ингээл авчиж байна гэсэн. За иймэрхүү байна. За өөр олон header гэж болно. Одоо name нэг зайл та.
Нэмээс гадна одоо энэ ч олон ингээд мөр яг багны утгад энэ ч одоо улас аймаг сум гэдэг тэгээд доошоо ингээд дата нэр байсан бол ингээд 3 ингээд мөрийг хейдер болгож толгоогоос авах хэрэгтэй болно тийм. За тэр тохиолдолд бас боломж байна. Айл ингээд мөрийг 0 1 2 3 гэдэг мөрийг хейдер болгоё гэдэг. За энэ тохиолдолд яах юм бэ гэдэг харъя. Тэгэхээр дата 30 байна. Энэ хатгалагдаагүй байх шиг байна. За. За энэ хараа. Энэ тоог ажиллаж энэ цэгтэй 0-той тоноос өөрчлөлт цооц. Тэгэхээр энэ бол header гэсэн үг. Тэгэхээр name баторж балдан гэдэг зөвхөн энэ жишээ бол тохиромжгүй. Гэхдээ яг аймаг сум дүүрэг энэ одоо аймаг хөвсөл гэдэг баахан багнаж болно тийм. Тэрний доор ингээд одоо ямар бүрэмжлээ цагаан уул гэдрэгээд бахан сумаар ялгаатай. За тэгснэ доор ингээд багаар яач юм. Тийм ингээд бахан багнууд байвал энэ олон multiple header хэрэгтэй. За тэгээ multiple header-ыг яаж шилдэг вэ гэхээр одоо name гэдэг нэгдүгээр header, бат гэдэг нэртэй хоёрдугаар нэг header-тэй тэр нэг багныг өгөөч гэдэг яах юм бол одоо ингээд name батын доорх энэ утгуудыг гаргаад өччих. За нэг ийм хүнээр ашиглаж болно. За read яаж хийх вэ? Excel-ээр яаж хийх вэ гэдэг тухайлаа. Одоо CSV-г яаж read хийх юм бэ гэж. Ер нь CSV-ийг одоо интернетээс яг хайгаад үзэрэй тэр Panda-гийн энэ юу documentation-ыг яг адилхан баг нэлээд адилхан байна. За CSV гол одоо ялгаатай байдаг нэг юм нь үгээр энэ separator гэдэг sep. Тэгээд CSV гэдэг за би жишээгээр харлаа л да. Одоо хэвлэгийн CSV Excel дээр нөхөр яг Excel шиг харагдаж шүү дээ. Гэхдээ CSV чинь цаанаа бол зүгээр ингээд таслалаар хоорондоо салгагдсан л тоонууд ингээд байж байгаа шүү дээ. Мөрөнд хоорондоо ингээд мөрөний хамгийн сүүлд ингээд юу байхгүй. Таслахгүй. За таслаг comma separate гэдэг. Comma separate-с гадна comma-ны оронд одоо 9 жорын тэмдэгнүүд ирсэн тий. Энэ байж болно өөр одоо зай ч юм уу тий байж бол байх тохиолдлууд бол байдаг. Зэний хадгалахгүй гэж. Тэгээд тэр тохиолдлуудад энэ тэгэхээр энэ comma-ны оронд өөр юм байна гэсэн үг. Тэгэхээр зөв уншихын тулд энэ separator гэдгийг зөв тааруулж өгөх хэрэгтэй. Хэрвээ хэдлийн чинь дээр бол таслалаа тийм энэ ч эцэг тасалтай байж болно тийм. За тэрийг сансан байхад Excel-тэй, read Excel-тэй яг л адилхан байна. Одоо хэлээ уншиж харъя. Энэ my file CSV маань өмнөх нөө дататай яг адилхан. Би зүгээр өмнөх датаа хуулаад CSV болгоод ингээд татгалцсан гэсэн үг. За ингээд уншвал df хэлээ яг үнэн хийж байгаа гэдэг шалгахын тулд df гэдэг одоо ийм байна. Энийг устгах чи. Одоо энэ df ингээд байхгүй. За одоо нэг ажлуудад үзвэл гээд нөгөө дата маань яг адилхан дата ингээ ороод ирсэн байж байна. Тэгээд header яах вэ? Хэдэн багныг header гэж үзэх үү? Тэр 1 2 0 1 2 ингээд header болсон. Ингийн чинь хэсгээр 0 индекс авч байгаас. За тэгээд индекс аль колумнд колумныг индекс гэж үзэх юм бэ гэдэг. За энийг нөгөөдхөө индекс алгаар авцсан. Тэгээд эхний 3 нөхөр бол толгой болцсон. За ийм байна. За индекс CSV ярих тухайд ярих юм бол ийм өөр CSV-с гадна энэ text файл байдаг те text notepad-ийн text notepad. За энэ дээр одоо татагаа бичиж байна шүү дээ. Яг CSV чинь одоо ийм форматтай энийг notepad дээр одоо яг л ийм хэлбэртэй харагддаг шүү дээ. Тийм байх. Энэ JSON гэдэг нэг датаны төрөл байна. За програм тань л ойрхон бол сайн мэдэх байх. Гэхдээ энэ чинь JavaScript-ийн файл гэдэг Python дээр хөргөө ашигладаг энэ structured data SQL одоо MongoDB гэдэг тийм хүмүүд дээр том дата дээр өргөн ашигладаг юм файлны датаны хэлбэр байна. За эдрийг бас CSV-гээр уншиж болно. Тэгээд my file text гэдэг чинь
бэлдсэн яг л CSV шиг юм файл байна. Нөгөө хуулаа зүгээр өөрчлөлтийг өөрчилсөн тийм. Тэгтээ бод амьдралаар янз янзаар байж болно шүү дээ. Энэ JSON гэдэг файлтай энэ чинь байж энэ. За тэр болгоныг яг ингээд read CSV-г уншиж болно гэж. За зөв сонирхоод харъя. CSV ч одоо JSON-ы файлаар зэрэг утгууд яг л адилхан байна. За тийм байна. Одоо тэгвэл Excel байна. Excel-ээс авч болж байна, CSV-ээс авч болж байна. Тэгвэл Excel CSV-ийг яаж бичих вэ? Тэгэхээр data frame хэдлээд байгаа гэж. Энэ data frame байгаа. За үүнийг CSV болгож хадгалъя. Excel болгож хадгалъя гэж. За би энэ дүн жишээ ажиллаж байгаа гэж болсон байна уу? За div гэдгийг map CSV гэдэг файл хадгалахын тулд to CSV гэл маш энгийн байна. Юу н Python ингээд наамах ингээд гэдэг чинь read CSV гэл to CSV гэл болчихдог. За div to CSV map CSV гэдэг гүйлгээд үзье. За тэгээд map CSV гэдэг юм дотор олгдсон маань дөнгөж сая дотор олгдсон. За харвас за нөгөө дата маань ингээд орж ирсэн. Юм ингийн байна. За нөгөө separator бас ялгаатай байлгыг гэвэл ингээд separator өөрийг нь тодорхойлоод өгч болно. Харъя. Яра хоорондох юуны зэг тасалталцгаад юм байж байна. Excel руу бичихийн тулд ингээд Excel файлын нэрийг ингэж бичээ. Тэгээд sheet name бол ингээд өгж болж байна. Map Excel гэж бичээ гэж. Одоо Map Excel дүнсээ бичсэн маань. За уншуулж үзье гэсэн чинь нөгөө header маань ийм өнгөтэй болцтой. Тэгээд доош ингээд дата нь ингээд байж байгаа жишээтэй. Тэгээд энэ файлын sheet-ний name my data дэфиг хариба дорч балтан дугар гэдэг энэ header-ээс доош нэг ингээд завьсан байна. Яаж байгаа юм бол тоо. За нэг иймэрхүү байна. Excel-ийг write за энэ хичээлийн ерөнхийдөө Excel CSV дээр ажиллах хэсэг бол ингэ болсон. Тэгээд дэрэг сонирхож байгаа бол ингээд видеог өгч болно. За цаашаа миний зүгээр сонирхуулж ярих гэж байгаа юм юу гэхээр одоо хэдлээд энэ чи none гэдэг утгууд байгаа тийм. Эдрийг яаж ер нь pandas дээр зохицуулт юм бэ гэдэг. Бас өмнөх pandasтай холбоотой хичээлээ үзчихсэн. За энэ чи жишээд бод амьдралын жишээ ингээ гараад ирж байгаа учраас сонирхож үзье. Дэлгэрүүлж үзье гэж. За одоо div байна. Div ингээ бичиж. Нанууд байна. Нануудыг яах юм бэ гэж. За нануудыг зүгээр устгахшиж болно. Тийм. Drop NA гэдэг. Энэ бол pandas-ын pandas data frame дээр ажиллах функц байна. Have all гэхээр мөрийн бүх утгууд намаа тэр мөрнүүдийг устгаад өгөөч гэж. За энэ мөр гэж яаж мэдж байгаа гэхээр энэ access гэдэг одоо юу гэдэг. Аймаг. За энэ бол мөрийн дагуу гэхээр 0, багны дагуу гэхээр 1 гэдэг. 1 баг нь болгох юм бол бүх мөрнийх нь утга нам аваа тэр багнуудыг бүх тийм багныг устгаад өгөөч гэж. За энийг харъя. Тэгэхээр бидэрт үр дүн юу болж юм гэхээр тэр бүгдээрээ нам байсан энэ дөрөв нөхөр ингээд алга болчихж байгаа гэсэн үг. Ингэж зүгээр нануудыг устгаж болж байна. За өөрөөр за энийг нэг болгоцод юу болох нь харъя л да. Энэ ингэж энийг гүйлгэсний дараа одоо дахиад df маань ийм хэлбэртэй болсон гэж бодчихлоо. Яг тэгэхээр нэрээ зүгээр л үйлдэл хийсэн. df маань өөрөө хэвээр байгаа. За хэрвээ энэ ингээд шинэ гарч ирж байгаа үйлдэлээ df гэдэг нэрээр хадгалахын тулд in place гэдэг функц байгаа. Тэгээ энийг true гэх юм бол за энийг одоо яг гүйлгэх юм бол би одоо гүйлгээд явах. Гүйлгэх юм бол юу яг df шинээр тодорхойлогдоод яг ийм хэлбэртэй болчихно гэдгийг сануулчаа. Тэр хэллэг pandas хичээлээ үзсэн байна. За ингэж устгаж болж байна. За өөрөөр мөрийн дагуу access гэдэг мөрний дагуу энэ бол багны дагуу. За багны дагуу гэж устгах гэж устгахгүй. Яг тэр бүгдээ намтай багна ахгүй ч гэсэн ингэ үзэж байгаа. За энэ чи мөрийн дагуудыг have any гэдэг ямар нэгэн одоо намтай байх юм бол устгаад өгөөч гэж. Тэгэхээр нангууд бүгд алга болсон. Энэ ганц намтай байсан мөрч гэсэн ингэ алдан ингэ байхгүй болсон байна.
За тийм байна. За мөрүүдийг ингээ устгаж болж байна. За устгах бол тийм зүг зүйтэй алхам биш юм аа. Ингээ цөөхөн дататай ч юм уу гол хэрэгтэй датанууд байхад баахан хэрэгтэй дата зөвлүүлчихэд тэрнээс нь устгаад явах харамсалтай тийм. За тэгээд та манг орлуулдаг зөндөө арга байдаг. За fill NA гэж фанасын юу. Функцон df маань за юм байгаа. df fill NA 0 гэж үзэхээр бүх утгыг энэ чинь ямар нэг утга тавина. Тэрүүгээр бүх утгыг намнуудыг өөрчилдөг. Тэгээ бүх нам маань 0 болчихвол энийг ясчулна. За одоо өөр энэ болох нь хай болж тий. За fill NA. За тэгвэл backward fill гэж df маань юу байгаа гэдэг ингээ харахаар за backward fill гэхэд энэ одоо дараагийн утгуудыг өмнөх утга руу шилжүүлж өгнө. За харъя. Дараа энэ сүүлийн утгууд өмнөх утга руу яваад ингээд төсөл дараагийн байгаа утга хүртэл явцгааз энэ одоо 6 за энэ бол энд гэсэн. За энэ сүрэн ингээд явцсан. Хуран гурван ингээд. За ингээд байж байна. Энэ дээдлэлт одоо юу юм? Энэ нөхөр рүү очицгааз энэ чинь ийм хүмүүс байна. Forward fill. Forward fill-ийн хувьд бол одоо энэ нөхөр урагшаага наанууд руу очиж хөвднө гэсэн. Чимгүүд нь доош явсан. Энэ 86 доош ингээд үзсэн. Ингэж юм за. Энэ бол багны дагуу байгаа даа. За access 1 за access 0 гэхээр за сүнг forward fill. За энэ багны дагуу за access 0 гэдэг бол default тоо за тэгээ багны дагуу яагаад за хэд access 1 гэдэг үгүй. Тэгэхээр энэ чинь ингээ 29 маань энэ баруун тал руугаа шахагдсан байгаа. За энэ чинь ингээ нан угаасаа байгаа учраас ингээ яах вэ? Бүглэгдэхгүй жаа. Тэгэхээр мөр багны дагуу ялахын тулд ингэж болж байна. За өөр ингээ зүгээр өмнөх ард утгуудын тавих оронд бас энэ хоёрт одоо бид хоёр хэллээ. Энэ хоёрын хооронд утгууд байхгүй байгаа гэж байгаа. Гэхдээ ямар нэгэн зүү тогтлоор одоо энэ 6 дахь маань 5 дахьтайгаа холбоотой бол тэндийн дундх нь энэ хоёрын хоорондох утгууд байдаг бол тий. За одоо жил дээр одоо хүний одоо нэгэн улсын одоо эдийн засгийн одоо дотоодын бүтээгдэхүүн барих гэж бодоход 2000 за 10 оных байлаа. За 2018 оных байлаа гэхэд 10-аас 18 оных тэр хоёрын хооронд л ер нь багцаар байгаа шүү дээ. За тэр утгуудыг нөхөхийн тулд шууд ингээ орлуулахгүй эдийн засгийн өсөлтөө учраас та шугам функцээр шугамнаар тэр нөө хамгийн 2018 оноос 18 онох ингээд шугамнаар шулуун өсч болно. Полиномиал буюу ингээ квадрат мөрөж өсч болно. Spline гэдэг бас полиномтой адилхан 2 дугаар юм бэрт хэдэн жирэн бэр өсөлтөө өсч болно. Тэгээд ингээд харъя. Гэрця. За нэрүүд бол юу хийж болохгүй. Нэрүүдийг гэж интерполейшн тооны юугаар ашиглаж болохгүй тийм. Linear гэсэн чинь энэ нөхрөнүүд болоогүй юм. Энэ нөхөр ингээ болцсон байна тийм. 23-аас 21-ээс 23-ийн хооронд утгууд чинь борцсон байж байна. За энэ дээр энэ юуны утгыг тоо гэж ойлгохгүй юм болоо да. Сонин. Нэлээд Excel-ээс аваад CSV-ээс авахаас Excel гэж аваад энэ таслал гэж аваад за тэр таслал ингээ тоо болоод Excel-ээс зүг гэж хана Common Spirit дээр ингээ таслал гэдэг зүгээр текст гэж аваад тоо гэж мэддэг. Тэгээ энэ чинь ингээ харахаар энэ хоёр нөхрийн хоорондох утгууд одоо энэ чинь ингээ бүгд энэ нөхөр хоёрын хоорондох утгууд ингээ бүглэгдсэн байж юм. Гэмтчихлээ. За polynomial гэхээр одоо яг шулуун биш. Ой.
За энэ бол нангуудаас болоод интерпреташн мөнгөс хасна гэдэг. За за индекс колонн за жоо индекс яагаад вэ? Div index column hasn't been implemented. Interpretation with non-single index hasn't been used before interpolating. In indexing утгуудаа аваад жаачас гэд за learner гэхлээр ингээд индекс утгасан маа. За индексгүйгээр бага нүсгүй гэвэл за яа идлээ индекс тэр нөө алдаатай индекстэй байгаа нь ороход энийг болчихно. Тэгэхээр энэ маань нууж алдаагүй индекстэй болчихно. Мод үзээс за одоо ингээд энэний хоорондох нүхтэй яг юм шугамн бус ингээд мөрөжлөлттэй ингээд доош энэ чинь ингээд доош явжсан буцаад дэш яваад ингээд ирцэнээс тэгж асна. Тэгээд эдрийг бол df form гэдэг тий. Тэгээд matplotlib-ийн pipeline-аар ингээд үсгэж аваад plt plot гэдэг зурсч болно тий. За би ингээд залхаад өгчлөө. Өгч чинь за санахгүй бол import matplotlib гэдэг нөө хэлээ visualization хичээл дээр яаж plot хийх вэ? Тэгээд ингээд энэ чинь янз бүрийн утга гараад ирэл тэрийг plot хийгээл нааш цаашаа бас нэг хараад иж болно тий. За spline гэдэг полиномтой адилхан тэргээр бас хийж болж байна. Хоёрдугаар нь хувьд бол полиномтой адилхан тоо. За гэх мэтчлэн ингээд нануудыг шийдэж болж байна. За өнөөдөр жишээл ингээд боллоо. Баян хичээл дээр Excel read open by Excel дээр Excel-ийн датануудыг яаж өөрчилөөр ашиглаа, шинээр ингээд утга оруулаад тэг хадгалах уу, нээх үү гэдэг талаар ярилцъя. Анхаарал тавьсанд баярлалаа.